Эгч нь болохоор ингээд амар ангалзуур одоо байгаа нөгөө найз залуу өөрөө байнга ингээд сэдэн хайдаг, хажуугаар нь зүрх хаалганд ингээд бүр зүгээр өнгөрч чаддаггүй. Тэгээ нэг өдөр бүр Катя тэгж хэлжсэн гэж байгаа байхгүй юу. Би найз залуудаа ч унтмаар байна гэж хэлжсэн. Тэгээ мэрл ингээд яриа байжсэн чинь бас орцондоо нөгөө эгчтэйгээ тааралдаж байгаа байхгүй юу. Энэ харагдаж байгаа охиныг Катя гэдэг 15 настай яг одоо амьдарч байгаа хотдоо маш их дургу. Ягаад гэхээр маш их дуу чимээтэй, маш их машин холигдог. Тийм учраас ер нь багасаа л хөдөө амьдрах сонирхолтой, хөдөө амьдрах мөрөөдөлтэй ийм охин байсан юм байна. За гэр бүлийнх нь хувьд болохоор хойд аав нь 55 настай Игорь Александрович гэдэг жолоочоор ажилладаг. За ээж нь болохоор 51 настай Галина Юрьевна гэдэг өмнө нь болохоор эмэгтэйчүүдийн их баригч хэмжээр ажиллаж байсан бол одоо арай өндөр цалинтай галт тэрэгний үйлчлэгчээр ажиллаж байгаа юм байна. За тэгээ ээж нь энэ Катя гэдэг охиноо коллежид сурах гад боловсралтай болох гоо дэсвэр ангид төгсөхт нь малын хэмжээр сурах гад бүр цалингийн зээл аваад төлбөрийн төлөөд оруулсан ч охин шууд сургуулаа хайцсан юм байна. Тэгээд өөрийнх нь мөрөөдөл нь болохоор салон нээх, тэгээд сормоос хийж суух тийм мөрөөдөлтэй охин юм байна. Тэгээд ээж нь одоо л айгу ууралдаг. Тэгээд коллеж төлбөрийн төлөөд оруулсан байхдаа одоо л тэр нөө зээлийн дуусаагүй, зээлийн төлөө авдаг. Охин болохоор одоо мөрөөдлийнхаа төлөө кофе шоп зөөгчөөр ажиллаж байгаа. Хамгийн түрүүнд одоо сормоос суулгалт сурахын тулд сургалтынхаа төлбөрийг олох гэдэг нь ажиллаж байгаа юм байна. Эгчийн хувьд болохоор 2 насаар эгчтэй ерөөсөө таардаггүй, багасаа л ер нь таардаггүй байсан. Тэгээд багахт өөрөө янз бүрийн хэрэг тарьчаа дандаа Катя руу дандаа жигдэг байсан. Тэгээд ер нь таарамж айгу муутай. Хойд автагаа ч гэсэндээ ер нь айгу харилцаа муутай байдаг. Яагаад гэвэл 3 настай байхад нь хойд аав нь танилцж байхдаа баян парк идрээ дагуулж яваал гой амттай юм авч өгөөл тоглуулаад тэгээ гой бэлгийн авч өгдөг байсан. Тэгээ яг ээжтэй нь суусныхаа дараа шаал өөрхөн болсон гинэ. Тэгээ энэ нөө Катя гэдэг охиныг баян гар хүрдэг болсон. За тэгээд нэг удаа тэрийг нь айгу тоцсандаг гэж байна. Буудан дээрээс нь тэрний увд нохоо унгаадсан чинь чи унгаалаа гэд ингээд цогч мохжсэн тэр турсан чинь ч гэсэндээ одоо бодогддог. Тэгээ ер нь л хойд автагаа харилцаа муудаа тэгээд жилийн өмнө гэсэндээ айгүй том маргаан үүсчихсэн учраас хойд автагаа амьдрах хэцүү, тэгээд аав ээжтэйгээ амьдрах хэцүү байдаг учраас ер нь л тусдаа гарч амьдрах тийм хүсэлтэй. За тэгээд энэ охины хувьд болохоор шинээр найз залуутай болсон Кирилл гэдэг залуу найз нь танилцуулж исэн. Кирилл гэдэг залуу өөрөөс нь 4 ах байсан 19 настай. За энэ залуу болохоор одоохондоо ямар ч ажилгүй. Тэгээд 4-р курст сурдаг оюутан залуу юм байна. Тэгээ хамгийн өрөвдөлтөө энэ залуугийн аав ээж нь байдаггүй. Аав нь менингит гэдэг өвчнөөр нас барсны дараа ээж нь архинд ороод тэгээд нөгөө бөбөөч гэж ярьдаг шүү дээ. Бөбөөчтэй нийлээд тэгээд нэг өдөр хамт харагдчихсан хүн алдсан байсан. 14 настай байхдаа аимшигтай зүйл харсан. 40 дуудаач үлээ бүр амар өвчлөд алдсан байсан. За тэгээд энэ залуу бас азтай 14 настай байхад нь хүүхэд асрамжийн газар руу явуулсан чинь ээжийнх нь хуучин нөхөрлөжсэн найз нь энэ хүүхдийг өргөж аваад өөр дээрээ өсгсөндөө яг өөрийнхөө хүүхд шиг өсгдөг харилцаа сайтай ихч байд юм байна. 41 настай өөрөө бас нэг хүүхэдтэй. Тэгэхээр супермаркетт касч нар ажилладаг хүн байна. За тэгээ хамгийн том асуудал нь ерөнхийдөө миний хувьд Лиза гэдэг нөгөө нэг төрсэн эгч надад санагдаж байна. Өөрөөс нь 2 эгч. За энэ Лиза гэдэг эгч нь болохоор стриптиз клубт бүжигчнэр ажилладаг. Эгч нь болохоор ингээд амар ангалзуур одоо байгаа нөгөө найз залуу өөрөө байнга ингээд сэдэн хайдаг. Хажуугаар нь зүрх хаалганд ингээд бүр зүгээр өнгөрч чаддаггүй. Тэгээ нэг өдөр бүр Катя тэгж хэлжсэн гэж байгаа байхгүй юу. Би найз залуудаа ч унтмаар байна гэж хэлжсэн. Тэгээ одоо энэ задлж байгаа харагдаж байна. Сайн уу мань уу гэж хурж ирснээ шууд үнсгээд дайрчин цагаа. Тэгэл ингээл зотон болдог. Тэгээ хамгийн гол нь одоо нөгөө Кириллгээ залуу нь аав ээж нь байхгүй учраас усаас бас тэтгэмж авдаг. Тэгээд тэр мөнгөөрөө хямдхан байр энэ хоёр ингэж түрээсэлж хийсэн юм. Тэгсэн чи тэр байранд нь хамгийн амар нь нөгөө Лиза гээд их чинь бас яг тэр байранд нь ингээд байр түрээсэлж байгаа. Тэгээ байнга таардаг. Тэр нь ингээд Катяд бүр амар хэцүү санагддаг. Тэгээ эзэнийгийн цагт ихчтэй найз залуугаа булаалгачих юм шиг тэгж санагддаг. Нүрт нь амар хэцүү байдаг. Тэгээ хамгийн сайн Лиза их чинь стриптиз клубт бүжигчнэр ажиллаж байхад ерөөсө боловсралгүй өнтер гэж загнахгүй ирнээсээ дүүгийн ингээд ядаж ингээд сармаасны дугуйлан очиж сөрн өөрөө төлбөр олгох кофе шоп зөөгчөр ажиллаж байхад ч боловсралгүй юм уу гэл нэлээд цагнаад байгаа байхгүй тэр ерөөсө ойлгох байгаад байна. Тэгэл одоо нөгөө нэг найз залуудаа хэлээл хоёлын энэ байрнаас явъя энэ байрнаас гарыг гэл тэнгүүд хоёланд нь байгаа мөнгө нь энэ штэ мөнгөндөө тааруулж одоо энэ байранд нүүж орж ирсэн. Одоо тэгээ өөр байр хоёланд нь олдохгүй штэ гингүүд би ингээд Лизатай нэг байранд амьдрмааргүй байна. Тэгээ удалгүй би нэг л өөр олоод тэгээ Катя жирэмсэн болсон байсан. Тэгээ өнгөрсөн жил нь Кирилл гэдэг нөгөө найз залуу нь өөрт нь гэрлэг санал тавьж исэн учраас ингээд сэтгэл нь тайван ээж болоход бэлэн байсан. Тэгээд Кириллээ ч гэсэндээ баярлна гэж мэдчихсэн.
Тэгээ одоо энэ байгаа найз залуу нь Кирилл нэг дутагдaltaй тал идэм байх. Тэгээ хаяа найзуудаа гарч орохороо ерөөсөө уц мцэн авдаггүй. Тэгээд ингээд архиугаа даалгуулцдаг гинэ. Тэгээ яг жирэмсэн болсон тухайгаа мэдээд тэр өдөр нэлтээ яасан чинь нөгөө Кирилл найзуудтайгаа гарч таарсан. Тэгээ нөгөө Кирилл нь оройтож гэртээ ирээд тэгээ цогтоо байсан учраас Катялиг маргааш өглөө нь хэлээд Кирилл бол бүр маш баяртайгаар хүлээж авсан. Тэгээ болоход өөрөө бэлэн гэж хэлжсэн. Тэгээ Катя ч гэсэндээ одоо хүүхдтэй ингээд болж байгаа, би жирэмсэн болж байгаа юм чинь одоо Кирилл баг зэрэг өөрчлөгдөх бах, ингэж гарч орох нь багасах бах, ер нь гарч орохоо болох бах гэж бодож исэн. За тэгээ энэ хоёр баярлаад эмэгтэйчүүдийн эмчид очиж үзүүлээд 17 хоногтой байна гэдгийг мэдээд тэгээ Катя амарчсан ээжтэй хэлэх нь хамгийн зөв гэж бодсон. Маргааш нь ээжтэйгээ дэлгүүрээсээд ээж нь Катяд гутал авч өгнө гэж явж исэн. Чамд одоо ийм өсгөдөг гутал залуу хөгч юм чи ийм өсгөдөг гутал зүгээр юм шүү энэ гэж ярьжсэн чинь гинт Катя. Одоо надаа ийм өсгөдөг гутал өмсөх одоохондоо хэрэг гарахгүй. Бүр сонир цаан хөдөлгчлээ яас юу бас ингэ тэгсэн чинь би жирэмсэн гэдгсэн чинь ээж нь айгу уурлаад чи одоо тоглоод байгаа юм уу? Чи одоо хэдэн настай байлээ дээ? Чи сурах ёстой, хөдөлмөрлөх ёстой. Энэ насн дээр юу н жирэмсэн болох? Чи одоо хүүхдээ эсвэл ахвал тэгэл энэ хоёр маргалдаал би амарсан хүүхдээ ахуулахгүй би өөрөө мэдэж ийн энэ гэл охиндээ гэл уурлал. За тэгсэн чинь нөгөө хоёр маань бүр хурмаа хийн гэж төлөвлөсөн. Хурмаа хэдэн сарын дараа хийн энэ гэж ярьж байгаа. За ингээд сайхан гэрлэн мэрлэн гэж яриа байжсэн чинь бас орцондоо нөгөө ихчтэйгээд харалдаж байхгүй. Тэгснээ шууд амар сайн уу гэснээ амар нөгөө Кирилл шинээр авсан юм урт төрөдөө готлаа ингэж үзүүлснэ. Чам таалагдж гин үү гэсэн чинь үгүй гэсэн чинь би чамтай хамт үзгээд тийм клуб хоёр тасалбар авцсан. Хоёлаа цуг явж үзэх үү гэх шиг. Тэгс чи нөгөөд нь ямарсан үгүй гэж аахгүй. За тэгээл нөгөө нэг Катя ч уурлаад ингээл хардаал шууд ингээл задлалт эхэлж аахгүй. Амар хэцүү. Тэгээ ямарчсан Катяг хойд аав ээж хоёр нь гэртээ дуудаад ямар ч өнгөрөө тэрээ явуулцгээгээд тэгээ Катя болохоор дотроо одоо хойд аав бол үнэхээр их уурлах байх намайг одоо хүүхд мөхтэй ахвал гэх байх гэж бодвол яана энэ гэл ямар ч сэтгэлийн бэлтгэлтэй очсон чинь хойд аав нь ерөөсөө тгээгүй өөр хүнэлтэй арин ч эсэргүүцдэг тийм төрлийн хүн байсан учраас бүр дэмжиж гэрлэгт нь зардалт нь туслана гэж хэлсэн аав ээж хоёр нь. Тэгээ тэр хоёр брэм баярлаад тэгээд маргааш нь найзтайгаа зуг хормын даашин центр өмсч үзээл тэр хорвогийн хамгийн аз жаргалтай хүнээр өөрийгөө төсөөлж исэн. За тэгсэн чинь нэг өдөр хаалгын нүдлээ. Кирилл байхгүйсэн, Катя гэртээ ганцаараа байсан. Тэгээд би танаа гэр чинь орж болох уу гэлэх чинь Лизан орж ирж байгаа байхгүй. За яхаа 5 минут л ярих шүү гэв. Тэгээд орж ирснэ. Би чиний эгч чинь би олж чамд хайртай. Гэхдээ энэ жирэмслэлт бол болохгүй жирэмслэлт. Чи жоохон байна. Амьдрал үзэх болоогүй байна. Тэгээ хамгийн гол нь чи хүүхдээ ээжийн уран дээр өрүүлэх гээд байна. Би яхаараа ээжийн уран дээр хамгийн мөрүүлдیں۔ Чам тэр нь ямар хамаатай гэсэн чинь хамаатай хэлгээд байна. Энэ бол миний гэр бүл гэсэн чинь Катя чи миний гэр бүл биш. Тимээс зүгээр амаа хаймхаад гэртээ ар. Чамааг уусаа энд хинч хүлээгээгүй байна. Тэгс чи их чинь би зүгээр л чамааг ухааруулах гэж ирсэн. Хүүхэдтэй болох цаг чинь биш. Хүүхэд төрөхөөр Кириллч ээж ч гэсэнтэй хэцүү байх болно. Одоо нөхөрт нь яхаар хэцүү байдیں۔ Тэ. За тэгэл энэ хоёр маргалдаал ингээл Лиза гэрээс нь гараа явж байгаа байхгүй юу. Тэгээ 15 минутын дараа ээж нь залгаснаа хоёр ирнэ харилцаандаа жоохон анхаармаар энэ хоорондоо жоохон ивтэй баймаар байна гэд хэлж байгаа юм. Орчсон хурмынхаа бэлтгэл хэмдрийг хийгээл хэд хоног сайхан байжсэн чинь Лиза ихчээс нь мессеж ирсэн. Тэр нь бүр өөрт нь бүр үнэхээр гоё мэдээсэн. Яагаад гэхээр их чинь Москва руу яваад ажил хийхэр болсон. Тэнд илүү их мөнгө хурах боломжтой, илүү их цалин өндөр гэсэн тийм мессеж ирсэн. Тэгээд Катя үнэхээр баяртайсан. Одоо ингээд тайван амраа малн одоо амьдарч байгаа байрандаа амьдарч болох нэ гэд. Тэгээ нөгөө хуримнаас өмнө тэгдэж штэ. Хурмын өмнөх өдрөө нөгөө нэг ганц бие байх сүүлийн өдөр гээд нөгөө үдшилгийн төр зохион байгуулдаг штэ. Тэрэн шиг одоо Кирилл найзуудаа гараад тэгээ Катя бас нэг найзтайгаа гэртээ ингээд тоглоом тоглож байгаа байхгүй юу. Тэгээ найз залуу нь болохоор нөгөө хідэн найзуудаа гарцсан. Стриптиз клуб руу орсон чинь шав шалтан хүүхэн хурж ирээл бүжиглж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь найзууд нь энэ бол чиний бэлэг шүү гэж байгаа. Шалтан хүүхэн хурж ирээл урд нь бүжижсэн чинь Кирилл хөр хяндан бас амхандаа санаа зовоол нөгөө харж чадахгүй ийш тийшээ хараад байгаа байхгүй юу. За тэгээ нөгөө Катя найзтайгаа зуг хүзэр тоглоос үжсэн аа. Вова гэд найз залуу нь нөгөө Кириллтэй чинь цуг явж байгаа юм л да бас найзууд. Тэгсэн чинь үгүй би нэрээ Кириллийг хаана явж байгааг мэдчих болох юм биш тэгээ. Вовагийн байршил тогтоогч нь ийм аппликейшн дээр надад харагддаг. Хоёлаа Кириллийг хаанагааг очиж үзэхүүгээд тэгээ нөгөө нэг найзтайгаа зуг Кириллийн байгаа байршил руу нь очиод харсан чинь стриптиз клуб дотор. За тэгээ ямар ч хийсэн
Оцсон чинь угаасаа Кирилл буруугүй тэрийг ингээ харж чадахгүй угаасаа сууж исэн. Тэгээ ганц шимтээд үзээ сууж исэн болохоор Никита гэдэг өөр нэг найз нь үзчихсэн болохоор энэ бүхнийг жоохон ингээ уурлж байгаа л тэгэл зүгээр ивлэрсэн энэ хоёр. Тэгсэн чинь нөгөө Никита гэдэг найз нэг жоохон амар тийм. За бэлэг таалагдсан уу залуусаа тэгсэн чинь бэлэгтэйгээ танилдаа гэд Катя гэж аахгүй. За тэгээ Катя ямар ч гэсэн хуримныхаа дараа ерөөсөө ингэж найзсуудтайгаа ингэж зугаалж ингэж тэнэж ингэж ууж явахгүй шүү. Би сануулж ингэж хэлж байна. Хуримных нь өдөр нь хурж ирээл Катя амар хөөрхөн болцсон. Тэгэл ээж нь баярлал, хараал, уйлал амьдралын хамгийн аз жаргалтай өдрүүдийн нэг болж өнгөрч байна. Та хоёрыг аль бие усаар эхнэр нөхөр болсныг зарлж байна. За хуримны дараа ингээд л амьдрал эхэлж байгаа. За гисэнт нь нөгөө Кириллийн хүүхд боожоод идэг, том болгоод идэг. Нөгөө Кирилл ч ухаан суухгүй, ажилгүй хിവэр агаад идэг. Тэгсэрнээсээ найзуудаа гараад дайрагтаар суугаад согтуу гэртээ ирдэг хിവэрэл байна. За тэгээ Катя одоо энэ бүхний эцэст ингээд бодож байгаа байхгүй юу? Ямар хэцүү амьдрал вэ? Энэ Кирилл бол ухаан суух болоог байгаа юм. Ямар ч юм хариуцлага байхгүй. Тэрэнд нь айгүй ууралж бохимдож байна. За тэгээд нэг өдөр Кириллийн найз ханд төрс өдөр болоод Катятай зүг явахаар болоод найздаа бэлэг сонгохгоо явж исэн чинь хоёлаа одоо удахгүй байрнаас гарна төлбөрийн төлөх цаг нь болсон. Танаа аав ээжинд очиж амьдрах уу? Тэгээ Катя амар уурлал. Тэгээл ингээл маргаан эхлээл ингээл маргалдаж байгаа. Тэгээл Катя дотроо бодохдоо би одоо энэ арай эрт би жирэмсэлсэн юм болов уу? Арай эрт би энэ бүхнийг эхлүүлжлээдээ гэж ингээл одоо харамсч эхэлж байгаа байхгүй. Кириллийн найз хан төрсөн өдөр дээр нь очиод сууж агаад тэгээ Катя одоо хоёул гэртээ арих уу? Яагаад? Зүгээр л би гэртээ армаар гэсэн чинь. Яагаад бид нар чинь дөнгөж ирээл 10 минут сууж штэ. Ганцхан ундаг уугаа сууж ах чи энийг ч дуусгаагүй штэ. Тэгсэн чинь Катя. Үгүй болоо. Одоо хангалттай суулаа одоо зүгээр гэртээ арьцгаая гэд тэгж байна. Шингэн би шууд нөгөө архин шууд өөрлөн ингээд цацж яахгүй уурандаа нөгөө Катя чинь. Тэгсэн чинь нөгөө Кирилл чи ичгүй бас тэгж хэлж байна. Зөндөө найзуудаа гарч ууж согтуу гэртээ ирдэм bijиж хэдэн 100 жилдний удаа найзуудаа сууж ахт тэр шууд дандаа ийм хийдэг ийм үйл гаргадаг гинэ. За тэгэл 0-д орж ирээл дахиад ингээл маргалдаал. Чи миний найзтай хайж чи над руу ингээд арх цацлаа гэж хэрэлдэж байгаа байхгүй юу? Тэгэл хэрэлдэж байгаа л нөгөө Катя чинь сүлдээ уурандаа би явлаа гэд гэртээ төрүүлээд харьцсан. Катягийн араас Кирилл гараагүй. Катя ганцаараа гэртээ очиод харьцсан. Тэгээ шүн бас согтуу нөгөө Кирилл нэрж байгаа. За Кирилл ямар ч гэсэн өөрийнхөө бурууг ойлгоод кафед Катя дуудсан. Тэгээд уулзаад би одоо дахиж архихгүй, дахиж ийм үйлдэл гарахгүй, намайг уучлаарай. Хойлоо одоо сайхан амьдрий. Тэгээд эхний ээлжинд ямар ч гэсэн би ажил дүрэл хай. Тэгээд танаа аав ээжинд очиод эхний ээлжинд амьдарч мөнгө толтлоо. Тэгээд ажил дүрэлтэй болоод мөнгө олонгуудлаа. Аав ээжийнхээс нь яваад хойлоо байр дүүрээслээ тусдаа гоё амьдрнаа гэд. Тэнгүүд Катя тэр гой яриаг юм сонсоод за тэгье тэгвэл би тэгвэл ээж рүү одоо залгаад хэлхийгээд ээж рүү залгаад байн байнгээд Кирилл бит хоёр танаад ихсэх хугацаанд амьдарч болох уу гэдгсэн чинь ээж нь айгүй урайлахаа. Өө тэг ээж нь айгүй дуртайсан яа тэгэхээр одоо удахгүй ялах хүүхд гарч ирнэ. Хүүхдийн бас хармаар байгаа. Тийм учраас зөвшөөрсөн. За тэгээд энэний маргааш өдөр нь Кирилл, Катя хоёр скрининг буюу одоо нэг эхад үзүүлээд эрэгтэй эмэгтэй гэдгийг хүүсээ мэдчих авахар явсан. За тэгээд тэгсэн чинь Кирилл болохоор эмэгтэй хүүхд гараасаа гэж үжсэн. Харин Катя болохоор эрэгтэй хүүхдийг хүсчихсэн. Тэгсэн чинь Кириллийн хүслээр эмэгтэй хүүхд болж таарсан. Хэсэг хугацаанд Кирилл аваа нэг хүн шиг гатахан байж байгаа. Буцаал нөгөө найзуудтайгаа нийлээл харигдаал. Тэгээд тэр нь өөрт нь Катяд бол амар хэцүү байсан. Тэгээд архицсан ч гэсэнтэй ингэ гэртээ ирдэг байсан бол тэгээд нэг өдөр бүр шөнө ирээгүй, гэртээ хоноогүй өрөөж авсан ихч дээрээ очиж хонсон. Аав ээж дээр нь согтуу ирэхээс бас яагаад Лена гिच дээрээ очиж хонсон. Тэгээд тэр нь болохоор Катяд аюу хүнд туссан. Тэгээд кафед уулзахтаа ч гэсэндээ өгнө хэлчихсэн шүү дээ. Би одоо дахиж ингэж уухгүй гэд тээ. Тэгээд ирж ханаагүй болохоор нь Катя бүр гомдоод бүр уурлаад тэгээд Кириллтэй харьцаагүй. Тэгсэн чинь Кирилл бас өөрийнх нь буруу гэдгийг бодоод Катягаас уучлахгүй хаа шийдээд. Уг нь Кирилл чинь чухмал Катяда өмнө уучлахгүй би дахиж ярихгүй дахиж ингэхгүй сайхан амьдрал гэдэг чийгсэн шүү дээ. Тэгээд Кирилл дахиад уучлахгүй шийдээд гэрийнх нь гадаа цонхныхон доор шохоогоор Катя яа чи би гэд би чамд хайртай гэд ингээд бичсэн. Цонхоор харуулаад тэгээд Катя хүүхнээс санагдаад ингээд уучлаад буцаад илэрсэн. Тэрний дараагаас нь бас гоё мэдээ дуулгасан. Тэр нь болохоор Кирилл ажилд орж байгаа. Тэр нь болохоор ийм юм зөөдөг ажил. Тэр нь бас цалин гайгүй гэд тэгжсэн. Тэгээд сарын дараагаас цалин ороод явах учраас сар бас энэ гэртээ амьдрах шаардлагатай болно. Сарын хойд аавынхаа ашиг төвчж амьдрах гэдэг бол үнэхээр хэцүү. Тэгээд хамгийн сонир заяа ингээд хичнээн ингээд харилцаа муудаа байсан ч гэсэндээ хойд аавтайгаа амар сонир за өглөө ингээд өнөг шаарч байгаа байхгүй юу. Тэгээд тэгснээ зөвхөн
найз залуудаа нөхөртөө өндөг шарж өгч байгаа. Тэгээд хойд аав нь хурж ирээд надад нэг өндөг шарчихгүй яасан гэдгийгсэн чинь өөртөө хөл гартаа магаад тэгээд өөртөө шараад идэхгүй юм өндөр гээд тэгээд бүр харуулж агаад урд нь гээд нөгөө нөхөр нь идчихэж байгаа байхгүй юу. Тэгээд тэр чинь одоо хичнээн харилцаа муутай байсан ч гэсэн тэгээд гэрт нь амьдарч юм. Тэгээд ингээд цог нэг ганц өндөг илүү шараад цог идчихэд яах вэ тий. Чи хэрвээ юм авсан мал тэр газарт нь буцаад байв. Баталнуудаа битээ энэ дэрүүгээр шийдгээд гэх мэт иймэрхүү хэрэглээс болж ирнэ их маргалнаа. За тэгээд дэлгүүр гараад явж байсан чинь хойноос нь хойд аав дотоод хэдүүлээ одоо нэг газар нэг гэрт ингэж амьдарч байгаа одоо нэг би нэг ойлгоод гээд сайхан амьдарцгаая ямар ч тэгээд хойд аавтайгаа асуудал нь шийдэгдээд за тэгээд хөрх удахгүй болоод гидсэн нэлийн том болоод нөхөр нь ч гэсэндээ тогтмол ажилдаа аваад тэгээд ингээ сайхан байж гин. Имлэгч амар төрөх төхөөд имлэг татсан. Тэгээ өвдөлт хийсэн. За Кирилл ажил дээрээ байж таарсан. Тэгээ Кириллийг амжиж ирэхгүй юм шүү дээ. Бас айгу айжсэн. Тэгээ Азар Кирилл бас амжиж ирсэн. Хамгийн аимшигтай нэгдэжүүдээ ойрлж байгаа тэр дуу чимээ өөрт нь амар санагдчихсэн гэж байна. Нэг хүнээс чөтгөр гарч байгаа юм шиг ойрлоод эсгсэн. За тэгээ ямар ч сан Катя амжилттай төрөөд хөөрхөн охиноо үлгэдэж авсан. Аав нь бүгдийг нь хажууд нь хараа зогссон. Тэгээ хүүгийн ч гэсэндээ хайжилсан. Тэгээ Катя хэлж байгаа нь би тэр жаахан үрээ зүгээр л тэврээд хизээж тавьж явуулахгүй баймаар санагдсан. Тэр бяцхан аз жаргалыг бөөм болсон амьтныг ямар ч хүнээс харамлаж өрөөлж өөртөө наагаад баймаар байсан. Тэр үнэхээр хөөртөм жижигхэн байсан. Хамар нь бүр жижигхэн товч шиг. Харин нүд нь хязгааргүй гүнзэн хэр далаа шиг байсан. За тэгээ Беременна 16 гээд 16 та ээжийн тухай нэвтрүүлгийг ингээд дуусж байна. Тэгээ ямар ч хэлсэн ийм баг жоохон насандаа жирэмсэн болоод хүүхдтэй болно гэдэг бол үнээр том хариуцлага. Тэгээд нөхрөө бас зөв сонгох ёстой гэх мэт иймэрхүү зүйл ойлгуулсан баг гэж бодож байна. Тэгээд айгуу сонирхолтой дугаар байлаа.